Атууны өв соёлыг дэлгэрүүлж алтан тууртын урд шандсаа сарж ард түмний аман илгээгээр атууны ирээ мандаа хэмээн нэрлэгдсэн эрхэм уяачид малчид та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоог шинээр байгуулж Монголын өв соёл тэр дундаа атууны соёл морин уралдаан ард түмний наадмыг өөрийнх нь агуулга шин чанараар дэлгэрүүлэхийн төлөө санаа бодлоо уралдуулж тэмцэж ажиллаж санаа сэтгэл зохион байгуулж байгаа энэ хүч бүрэлдэхүүнд амжилт хүсье. Баяр талархлаа дахин илэрхийлье. Ингэх цаг болсон. Бид үнэн хэрэг дээрээ болвол үндэсний өв соёл нүүдэлчдийн соёл иргэншилийг хамгаалж дэлгэрүүлэх өвөг дээдсийнхээ урхааныг мөн буянтай борлуудынхаа бор авдарнаас эрж хайж улам бүр ашигтай өгөөчтэйгээр авч хэрэглэх ийм л төөхөн цаг үед тулгарч ирээд байна. Ер нь цаг хугацаа алсарч зах зээлийн хуулиар ихсэх тусмаа үндэсний өв соёл, ёс уламжил, зан үйл, наадам цэнгэ соёл иргэншилд маань нэн халтайгаар одоо нөлөөлөх явдал улам бүр хүчтэй давтагдаж бас олон түмэнд тодорхой ажиглагддаг ийм болсолдоо. Бид байгаль нийгмийн олон удаагийн шалгуурыг давж хүндрэлтний мөнхийн бүтээл болсон уламжилт бэлчээрийн мал аж ахуй тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн одоо хөдөлгөгч зөвтгөгч хүч болсон адуун сүргийнхээ удам өгшил гений мөн чанар Монгол адууны тэр агуу их дэсвэрлэг байдлыг одоо хадгалах, дэлгэрүүлэх, цааш нь өөр хооронд нь одоо үржүүлж өсгөх энэ сүргийн доктортой өсөлтийг хангах замаар одоо наадам, баяр цэнгэл, уралдаан олон юмнуудаа бол энэ дээр өрж явуулах ийм л одоо шаардлага энэ ард түмний Монгол хүний сэтгэлийн огт хадгалагдаж хүлээгдэж байсан ийм том асуудалд хариу өгөхөөр өнөөдөр болж байгаа энэ их хурлын үйл ажиллагаа бол үнэхээр одоо Монголын төөхөнд нүүдэлчдийн соёл иргэншилээ авч үлдэх гэсэн Монгол түмний зүрх сэтгэлд одоо их томруунаар ингээд тэмдэглэж үлдэх ийм төөхөн үйл явдал болж байна гэж ингэж үзэж байна. Тэгээд энд амжилт хүсье. Энэ дээр зүгээр би тэр одоо хурд шандас шалгаруул хуях сайх тухайн асуудал гэхээсээ тэр үндэсний соёл иргэншил ялангуяа нүүдэлчдийн соёл иргэншил бэлчээрийн мал аж ахуйн агуу их мөн чанарын тухайн асуудлыг бид одоо энд хамтад нь авч ярьж мөн хамтад нь асуудал болгож гаргаж тавьж ивэл цаашдаа улам их тийм язгуур үндэстэй ийм болно гэж ингэж ойлгож байгаа. Ялгаагүй би малчин хүн. Одоо бэлчээрийн мал аж ахуй уруу ч гэсэн нүүдэлчдийн соёл иргэншил уруу ч гэсэн байнгын одоо өнгөл зөлөг довтлогоон шогилсон, шовдрлсон элдв үг яриа бол үргэлжилж байдаг. Тэрнийг одоо манай адууны соёл тэр дундаа алтан тууртын хурд шандыг тэр урухана уралдуулж ажилдаг уяачид малчид та бүхэнд бол байнга мэдрэгж байдаг байх гэдэгт санал нэг байна. Ер нь бид энэ сүүлийн одоо 20 жилүүдэд энэ эрхчлөө шударгаас өнөөдөр гэсэн нийгмийн шин тогтолцоо харилцаанд орсон энэ он жилүүдэд бол одоо бий болгосон бүтээсэн олон сайхан юм бий. Бас алдаж гээж байгаа зах зээлийн хуйлралд нэлийн мэдэхгүй урсгачж байгаа
ийм юмнууд бас тэрнээсээ дутуугүй ингэж одоо гарч ирдэг, илэрдэг ийм боллоо. Тэгэхээр энэ адууны соёлын тухай хурд шандсан Монгол адууг монголоор нь авч гарах тухай одоо маш чухал асуудал одоо ярьж байна. Энэ бол одоо тулгамдсан амин чухал асуудал. Бид адуугаа монголоор нь авч гарыг, ард иргэдээ монголоор нь авч гарыг, ахуй соёлоо монголоор нь авч гарыг, аж амьдралаа монголоор нь авч гарыг. Энэ бол нүүдэлчдийн соёл иргэншилийн одоо өмнө бидний хүлээсэн том үүрэг байх ёстой. Дэлхийн 7 тэрбум хүн дотроос монголчууд хамгийн сүүлийн нүүдэлчин орон. Монголчууд нүүдэлчин амьдралаасаа салах юм бол, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаасаа салах юм бол, Монгол адууга Монгол төрхөөр нь авч явах энэ боломжийг алдах юм бол бид дэлхийн Монгол төдийгүй дэлхийн 7 тэрбум хүний өмнө бол одоо гэмтэн болно. Өөрөөр хэлбэл энэ 7 тэрбум хүн нүүдэлчдийн соёл иргэншил гэдгийг Монголоос л харна. Монголын энэ амьдрал нүүдэлчдийн соёл амьдрал өөрчлөгдөх юм бол кино, зохиол, ном ийм юмнуудаас олж үзэхээс өөр аргагүй дээр тулна. Тэгэхээр бидний үүрэг бол зөвхөн Монгол төдийгүй дэлхийн өмнө хүлээсэн ийм том үүрэг. Тэгээ энэ үүргээ нэр төртөө хангаж Монголыг хүн төрөлхтний туяа торгил болж байсан шиг нь болгох ийм их одоо төөхөн шаардлагыг та бид бас хүлээж байгаа гэж ингэж одоо ойлгож байна. Дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн тугийн дор захирч дэлхийн хүн төрөлхтний туяа торгил болгож дэлхийн хүн төрөлхтнийг төвчдөх тухайн асуудлыг морин дэл дээр шийдэж исэн одоо мянган жилийн суутан агуу их Чингис хааныхаа түүх уламжлалыг бид бас мартаж болохгүй, гээж орхиж болохгүй ийм асуудал л да. Тэгэхээр энэс олболоод одоо авч үзэх асуудлыг бид тэр манай соёл иргэншил руу хэсэг хэсгээр нь одоо даслах, тэгээ товтлох, үгүйсгэх одоо ийм явдлууд бол гадаад дотоодын янз бүрийн одоо нөхцөл нөлөөлөл, ялангуяа харийнхны одоо санаа бодолд орхилогдсон манай зарим олхоогүй хэсгийн одоо үйл ажиллагаа санаархал бол энд их идэвхтэй туслагч болж байгаа. Энэнд бид хариу өгөхын тулд энэ холбоог шинээр байгуулж байгаа гэдэгт одоо сэтгэл өндөр байна. Тэгээд энэ аль төрийн бус байгууллага аль холбооны асуудал дээр энэ төрийн хүмүүсүүд төрийн бүх шатны одоо алба тушаалтны аль нэгэн болоод энэ төрийн бус байгууллагуудыг хариуцдаг явдлыг энэ манай холбооны өнөөдрийн шинжилэн байгуулагдаж байгаа шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үндэсний морин уралдаан уяачдын холбооны жишээ дуршлага дээр бусад холбоодууд бас ингэж ажиллах ёстой юм байна гэж би хандаж хэлмээр байна. Тийм одоо ихэнхдээ бол одоо төрийн бус байгууллагын том холбоодыг бол улс төрчид төрийнхэн одоо эзэгэнж авдаг. Тэгээд одоо хийж байгаа бас гавьяатай өлегтэй ч юм байхгүй. Ингээд замаас нь гойволж бантагнадаг явдал бий. Зарим тохиолдолд харж байхад бол одоо их хурлын гишүүний саналын тухайн асуудлыг уяачдаа би цуглуулж байгаад яхаа чамаас илүү санал авна энэ гэж бие биендээ одоо их том үг хаяж тонирхож байсан. Тэгэхээр эндээс хараад үзэхдээ зэрэг бол ерөөсөө одоо уяачч бас орчод бүхнөр одоо шагаан одоо дэлхийн янсгад бүртгэгдсэн том одоо өв соёлоодыг бол төрийн хүмүүсүүд одоо барьж явдаг. Тэгээд бол нэг тийм сонгуулийн санал авах, өөртөө ашигтай олон түмнийг нэг татах гэсэн ийм нэг явцуу сэтгэл ойлголтоор одоо явуулаад байдаг. Тэгэхээр ийм явдал бол энэ дөрөөс манай энэ холбооны үйл ажиллагаанаа санаа дохио авч улс орон даяар бол цааш нь сэгцрэх энийг төрийн бодлого болгож ялангуяа засгийн газрын үйл ажиллагаанд бол бүр тууштай нэвтэрнэ хаа гэж ингэж одоо найдаж байна. За ингээд бурхан халдуунаа өвөрлсөн хэрлэн мөрөнбөн тунгалаг байг буурал дээдсээ залгасан боржигэн авг минь алтан ген минь цэвэр байг буян тумал сүргээ өсгсөн Монгол төмний буян заяа ад жаргал дэлгэрэн бадраг
буурал их уяач Пөрөвжүү ноёныхаа урахааныг монголчууд Монголын адууны соёл алтан тууртын хур чинзыг сарж явдаг бүхний оюун ухаанд дэлгэрэн бодрог гэж ерөөё та бүхэнд баярлалаа.